За сайн байцгаана уу монголчуудаа, Facebook найзуудаа. Та энэ миний ирээд байгаа энэ байшинг нэг анзаараад аваарай. За энэ бол 204 West. За одоо би камера эргүүлчихээ. За энэ хүү байшин маань 3 давхар сүмийн зориулттай байшин байна. За энэ зүүн өөрөндөө хэдэн офистай. Энэ хаягийн танаас харж байгаа 204 West 94 Street. За офис. За ямар байгууллагууд байдсан бэ гэхээр энд за 3 давхарт 1 2 3 4 5 өрөө байна. Байгууллагууд. За энэ ихний давхарт бол бас 2 компани байна. За энэ basement буюу подвалд 103 104 гэсэн 2 өрөө 103-т Now Japan Studios гэж байна. Нөлөг лаунж видео AP Voices гэж байна. За тэгээд би энд хүрэлцэн ирээд байгаа шалтгааныг та нар одоо мэдэж авч байгаа. За улсын их хурлын гишүүн асан оюун гэрэл, хуульч алтан гэрэл нар нөгөө дорж зодуу гэгчийн бичлэгийн талаар нотлох шинжилгээнд өгч дэлхийн тэргүүл хэмжээний шүүхийн шинжилгээний байгууллагт өгж шинжилүүлсэн нотлуулсан гэсний дагуу би энд ирээд байгаамаа. За тэгэхээр би одоо жирийн нэгэн иргэн ардчилсан намын гишүүн байсан. За одоогоор амраад Нью-Йорк хотны охиныхоо хоримонд ирчээд гэр бүлээрээ эхнэр хүүхдүүдтэйгээ уг нь амарч яваа юм байна. За хэдийгээр амарч байгаа ч гэсэн одоо нөгөө сонгуул яаж нээж ийн гэдэг одоо эх орныхоо төлөө цоглох зүрхтэй санаа зовж өдөр бүр нөгөө фейс авахж байна. Интернет орчноор амарч чадахгүй энэ хэрүүл дөрүүлүүдийг үзэж сонсч байна. Тэгэд яагаад энэ оюун гэрлийн мэдээллийг би ингэж хойноос нь хөөцөлдөж дөнгөж өчтөр би Вашингтон DC хотоос ирсэн. Удахгүй Монгол руу буцна. За тэгээд дөнгөж өчтөр ирэнгүүт тэр оюун гэрэл, алтан гэрэл хоёрын мэдээлэл хийсэн байна л да. Тэгээд дэлхийн одоо том хуулийн фирмууд, шинжилгээний байгууллагууд руу явуулаад энийг нотлуулчлаа гэдэг. За яг ингэ хөөцөлтөд энэ би ерөөсөө энэ Монголд байхын тэр дорж зодоо гэж нөхрийг гаргаж ирээд оюун гэрэл гэртээ байлгаад халамжлаад тэгээд өөрийнхөө гэрийг энэ бол халдшгүй дархан эрэхтэй манай гэрээ Америкийн нэгдсэн улсын бараг нутаг дэвсгэр гэж бараг шахуу хэлээд одоо миний ойлгож байгаагаар бол бусдыг хитрхи зохиож гүтгэж за тэр нөгөө нэг янз бүрийн юм хийжсэн нөхрийгөө ардын баатар болгоно гэд манай эрдэнэ дарга. Энэ бүгдэд бол бас уур зэвүүцэл хурж яасан хөөдгөө болцсон орон юм дээ манайх. Тэгэл би энэ сонгуульд нэгэнд гарахын төлөө ингэж учир утгагүй гүтгэж яадаг, зохиож яадаг. Тэр өглөө тэр мөнх ойсголон гэрээсээ гараад ажил руугаа салхилж явдаг юм уу яа тийм тэгээд салхилаа явж идэл тэр хашаатай байгаа хаалын цонхоор нэг хүн ам авраарай гэж хашгираа цагтаа тойрцсон байна гэд мөнх ойсголон дайв хийгээд ирсэн. Тэгээд нэг ийм зохиогоод Excuse me. What program? Өөртөө за сая хүн ямар програм бичиж гэнэ гэдэг хүнд асуултууллаа. Тэгээд нэг ийм сонин үйл явдал одоо би түрүү хэлсэн өөр юу
зүгүүцэл хүрээд дугаа байж чадахгүй яваад юм сонсоод хараад байгаад байгаа юм л да. Тэгээд энэ оюун гэрэл энэ нэг өөрсдөөсөө бусдыг бичиг үсэг мэддэггүй гадаад ертөнц гарч үзээгүй. За Америкийн нэг ногоон картаж гэдэг юм Америк хүнтэй суудсан хүн бол бусдаас одоо харьцуулахгүй их ухаантай гэсэн маягтай ард түмнийгээ юу ч мэдэхгүй гэж зүгээр нэг жирийн компаниар явуулаад энэ компани шүү дээ. Би бүр яагаад ч өчтөр мэдээлэл хийж авахт нь 28-нд явуулсан. Тэгээд имэйлээр явуулсан. Ийм чухал баримт бичиг имэйлээр явуулаад тэгээд тэр шинжилгээгдээ судлагдаад тэрийг батлаад буцаагаад явуулцдаг тийм ажиллагаа Америкийн нэгдсэн улсад хууж ясны дагуу хийгддэг юм аа. Яагаад ч амжихгүй гэдгийг би бас энд сонсонгуудаа үзээд энэ худлаа зүйл хийж гин. За айгууд бол дурсын худлаа тавьчихсан байгаа бах би ер нь заавал энийг нэг шалгачаад явъя да гэдэг. Одоо намарч байгаа цагнаасаа зарцуулаад явж байгаа. За тэгээд өчтөр ирсэн мэдээллийн дагуу Webhots Webhots-ыг бол хийсэн байна. Эдний танилцуулга бол одоо бас том ажил хийдэг 2000 онд байгуулагдсанаас хойш гэдэг ингээд Webhots-аар бол дурдсан байна. За тийм учраас ямар ч сайн компани бай мундаг бай ийм хурдан хугацаанд за хууль ёсны дагуу лойер хүсдэг байна уу төлбөр тооцоо гэрээ контракта хийгээд амждаггүй маа гэдгийг бол би яг бас амьдралын туршлага энэ Америкт ирж очиж исэн явцаас гадарлана л да. Тэгээд за ямар ч байсан орой байсан өчтөр өглөө боллоо ажлын цаг болохоор Webhots-н дээр байгаа хаягаар уцстаж за цаг авах appointment товлохоор залгсан боловч утсанд бол ямар нэгэн хариу өгөхгүй. За тэгээ болохоор ягаад ажлын цаг ихснээс хойш би ямар ч байсан тэр ноён Франк Пиаззатай уулзъя. Компанийн ирж сонирхъя гэд ирсэн. Өглөө костюм өмсөө зангаараа зүгээд ирий. За ямар байдалтай хийсэн болж өгвөл одоо энэс та сонирхуулж болох уу би гэж уулзъя гэж ирлээ. Ирэхэд бол энэ сүм маань чонгоогоогүй байна, офсууд нь чонгоогоогүй байна. За энэ офс онгоогоо хүмүүс ирэхээр офс тусдаа өөрсдөө нь хонхоор холбогдож зөвшөөрөл авч ордог. За тэгээ би 103 руугаа дараад байдаг хүн ирээд ба. Тэгээд энд оффист орж байгаа гарч байгаа улсуудаас асуусан. Ер нь ирдгүү штэ хаяа ирдэг. Нэг хүн байдаг. Франк Пиазза гэж хүн байдаг. Хаяа ирдэг гэж хэлж байна. За тэгээд дахиад энэ сүмийн маань бас энэ reception ирлээ. Тэндээс асуусан. За энд бол манай энэ доод basement entry туристик хүмүүс байдаг. Би сайн мэдгүй гэж. За инхээр нь одоо ямар ч байсан офсын утас нь бол байдгийн байна. За тэрэнд утсанд хариулах reception өөр ажилтан байдгүй юм байна. Нэг хүн өөрөө ирж ажилладаг гэж байна. Франк Пиазза. За тэгээд би ямар ч байсан энэ хүний хүлээгээд ирэхгүй юм байна. Гэт буцаж харьлаа. Гэртээ байж байгаа дахиж залглаа. Удаа залгасаар байтал Франк Пиазза маань холбогдлоо. За тэгээд Франк Пиаззатай холбогдоод за би нэг ийм тантай одоо Монголоос явж байгаа хөө гэд таны ингээд сая явуулсан 7 хуудас репортны талаар уулзаж тодруулж болох уу гэд асуулаа. Тэгэхээр Франк маань за би энэ талаар сайн мэдхгүй. Манай хуульч хийсэн гэд хуульчтай холбогдож асуух уу гэд. За би тэг хуульчийн утсыг авлаа. За Стив хэмбэлээ Стив гэд нэртэй
хүн утсын өгсөн. За би сая утастаж байж байгаа дэрлээ. Утастаа тэр хүн маань бол за voicemail үлдээн үү гэсэн одоо автомат хариулт тавьчаад бас гадуур явж идэг хүн байна. Би тэ Франкас танай хуулийн компани нэр нь юу вэ? Хаягийн өгж болох уу гэсэн чинь Франк тэр маань бол хувь хүн байгаа. Private attorney гэж хувийн хуульч байдимаа гэж. За тэгэхээр бол энэ тодорхой миний хувьд бол тодорхой боллоо л да. Тэгээд энэ манай оюун гэрэл ямар нэгэн аргаар энэ хүмүүсийг одоо энэ эвлүүлэг байна гэж ард түмэнд итгүүлэх гэж тэрнийг одоо дэлхийн том хэмжээний хууль шинжилгээний байгууллагуудад явуулсан. Тэр хариу нь ирж байгаа, эхнээсээ ирж байгаа гэж байна. Тэгэхээр эхний том байгууллага маань бол нэг ийм хувь байна. Эднэр ямар маягаар холбогдож, ямар маягаар долоон хуудас материал бүрдүүлсэнийг бол сонгуул маргааш дууссан. Сонгуулийн дараа манай хууль хяналтынхаа энийг зориуд шалган эцтэй ингэж худлаа ярьж ийм хүн подвол суудаг ганц хүнийг хуурамч веб хийсэн. Би бараг л тэр дорж цодоо энэ хамсаатан болов гэж хэлэх гээд байгаа. За арайч бас гадны хүнийг өтгсөн болох байлгүй. Ер нь бол энэ хийж байгаа үйлдэл бол ийм л байна. Ийм муухай хөдөлчаар бие бинийгээ гүтгэнд оромжилж ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялуулъя гэсэн ийм муухай үйлдэл бол үнэхээр муухай байна. Би түрүү хэлсэн, би ардчилсан намын гишүүн байсан хүн. Одоо би батлагтай ч бас ойрхон танил хүн. Одоо тэр алтан гэрэл хуульч миний бид нар сосед манай байранд байдаг дүүрүү байгаа. За оюун гэрэл бид нар нийлээд 2009 оны сонгуульд би Баянгол дүүргийн сонгуулийн салбар хороонд ажиллаад оюун гэрэл мөн нөхрөө дагуулсан ирж очиод явдаг л байсан тэр сонгуулийн ажиллагаан дээр. Тэгвэл 2013 онд бид нар ингэж бие биенээ гүтгэсэн зохиомл бичлэг хийсэн ингэтлээ муухай болцсон байгаагүй юм байна. Аль намаас нэг дэвшигчд. Тэгээд би ингэж нуршиж байгаа учир нь бол бас энэ фэйсбүүкээр найзууд минь цаашаа сайн тараагаад ингэж худлаа маргааш сонгуул болох гэж байгаа нөгөөдөр болохын хооронд ийм сайхан шинжилүүлчлээ нотолчлоо. Энэ бол ч гэдэг юм хэнийг ингэчлээ гэж ийм муухай худалгуурм бузар хэрүүл хийж байгаад бол би үнэхээр дургу хурч одоо зав зай гаргаж одоо энэ ч мөнгө төгрөг юу вэ энэ чинь олуулаа амарч яваа би хүүхдүүдтэйгээ таксидэн байран энд 2 удаа ирлээ. Энэ маань энэ худалч муухай улсуудын дүр царайг нэгийг ч болсон бас ойлгуул илчил гэж оролдож байгаа оролдлого шүү. Та бүхэн тэгээд энийг цааш нь сайн түгээгээрэй. Тэгээд хууль хяналтын яг энэ мөрөөр сонгуулийн маргааснаас одоо ингээд нэг нь юм хэлчихээр болоод байдаг үнэн байдаг хөдөл гэдэг шиг энэ нөхөр ямар студид ямар зөвшөөрлөлтөй ямар хуулийн тэр одоо өндөр зэрэглэлийн газар хийлгсэн ямар хугацаанд хийсэн ямар хэдэн төгрөгийн гэрээ контракт хийсэн гэрээ байгаа юм уу байхгүй юм уу худлаа хэдэн хуудас бэлдсэн эхийг зураад явуулсан юм уу гэдгийг бас шалгаж та бүхэнд илрүүлж өгөх бахав. Сонгуул болдгоороо болно. Батлага ерөнхийлөгч болсон ч бай, хэн ч ерөнхийлөгч болсон бай. Энэ оюун гэрэл гэж энэ ажилласан энэ удаадараа бүтгэж байгаа хүнийг бол шалгах хууль хяналтын байгууллага Монгол улсад бас байгаа хаа гэж найдаж байна. За та бүхэндээ сонгуулийн одоо амжилт хүсье. Удахгүй Монголдо яваад очино. За